Яа сайн байцгаана уу? Сайн байна уу? За өнөөдрийн бидний ярих сэдэв бол NBA-ийн тоглогч Halliburton байна. Ер нь бол яг одоо NBA-ийн финалийн цуврал үргэлжилж байгаа. За тэгээд энэ плей-оффт хамгийн олон одоо клатч шилэлтийг гүйцэтгэсэн. Тэгээд хамгийн олон одоо аналистуудын таамгийг эвдэж гарч ирсэн баг бол ялцчгүй Indiana Pacers баг байгаа. За тийм болохоор NBA-ийн энэ клатч тоглогч Halliburton-ыг өнөөдрийн дугаараар бид хоёр онцлох гэж байна. За тэгэхээр бага наснаас нь эхлэе. За яг бүтэн нэр нь бол Tyus John Halliburton гэдэг. За тэгээ 2000 оны 2 сарын 29-нд төрсөн. Гоё өдөр бас төрсөн байгаа. 2 сарын 29 чинь 4 жил нэг л. 4 жилд нэг. За тэгээд төрсөн газар өссөн орчин болохоор Америкийн нэгдсэн улсын Wisconsin мужийн Oshkosh хотод төрсөн. За тэгээд ам бол зургуулаа юм байгаа. Ээж аав тэгээд 4 хүүхэдтэй айлын дундах нь ер нь бол. За тэгээд аав нь болохоор John Halliburton орон нутгийн сагсан бөмбөгийн шүүгч байсан. За тэгээд мөн эмэгтэйчүүдийн багийн туслах дасгалжуулагч байсан хүн байгаа. Ээж нь болохоор Brenda Halliburton нэгтлэн модогч. За тэгээд түүний өсгсөн орчин ерөнхий бол аав ээж нь дунд орлоготой айл байсан. Тэгээд аав нь ер нь нөгөө сагсан бөмбөгийн одоо дасгалжуулагч байсан болохоор ерөнхий бол амар их зөвлөж сэтгэл зүгэн амар их бэлддэг байсан байгаа. Сагсны. Тэгээд энэ нөхөр маань болохоор юу яасан байгаа байхгүй. Амар сүлдтэй туранхай хөвгт байсан байгаа. За. Тэгээд нөгөө сагс тоглох уг нь бол дуртай байдаг шүү дээ. Аавын хүмүүс заагаад өгцөн тэ бэлдэж имэлддэг. Тэгэнгүүт одоо тэр нөгөө багийнхан масгалжуулагч нь ер нь талбай дээр ер нь гарах жоохон дургу байсан. Бүр арай л дэндүү турхай тэгээ булчингуу тийм байсан болохоор ерөөсөө талбай дээр гаргадгүй байсан. Гэхдээ тэрний нэг юм нь болохоор IQ стратеги амар өндөр хөвгт байсан гэж байгаа байхгүй. Тэр нь баг удирдах чадвартай ер нь нэлээд сайн байсан гэж байна. За тэгээд 12 дугаар ангида багийн ахлагч болж одоо анх удаага сургуулийнхаа мужийн авраг болгосон байгаа. Тэгээд яг энэ дээр нь болохоор нэг хүн ингэж хэлсэн байгаа. Ялт бол хин хамгийн хүчтэй нь биш, хин хамгийн ухаантай нь гэдгийг ойлгууллаа гэж хэлсэн байгаа. За ахлах сургууль нь бол нэг ерөнхий бол яг ийм 9 дугаар ангида туранхай юу хөхд байсан. Асуултаа хөхд байсан. Тэгээд 12 дугаар ангида яг нөгөө өөрийнх нь IQ стратеги баг удирдах чадвар нь өндөр болохоор 12 дугаар ангида ахлагч нь болгоод төгсөх ангида ахлагч нь одоо багийн ахлагч болгоод тэгээд хинээр удирдуулсан баг маань ерөнхий амар тоглосон байна. За тэгээд ер нь бол миний бодлоор гэж ер нь статистикийг хэлж байгаа. Статистикийг хараад үзэх юм бол ерөнхийдөө яг энэ Halliburton бол коллежтой ч гэсэн ер нь бол сайн тоглож исэн. Тэгээд коллеж тоглосон яг анхны улиралтаа гэхэд бол 35 тоглолтод оролцсон. Нэг тоглолтод дунджаар 6.8 оноо, 3.6 оновчтой дамжуулалт. За тэгээд 1.5 бөмбөг таслалт бол дундчилж байсан. За тэгээд энэ үзүүлэлт дээр болохоор коллежийнхоо 1-р дивизионы 2-р байранд бол ирэмблэгдэж байсан. За тэгээд коллежд бол ерөнхийдөө яг Halliburton 2 улирал тоглосон. За тэгээд 2 улирал тоглосныхоо дараагаар шууд NBA руу бол нэрээ өгөөд за тэгээд драфтад орсон байна. За тэгээд аюун сонирхолтой. Ер нь бол ингээд Halliburton-ийн статистикийг нь хараад үзэхэд нэлээд дээгүүр бол NBA сонгогдох магадaltaй гэж харж исэн боловч NBA-ийн драфтын эхний тойрны 12 дахь сонголтоор бол Sacramento Kings багт бол сонгогдож очсон байгаа. За тэгээд мэдээж коллежд сайн тоглож исэн. Тэгээд NBA-д ороод бас сайн тоглосон. За тэгээд 20 оны бол 12 сарын 23-нд хамгийн анхны NBA-ийн дебют тоглолтоо хийгээд
За Denver Nuggets багийг бол 124-122-ийн харьцаагаар бол нэмэлт цагт хожсон. За энэ тоглолтын дээр болохоор 12 оноо, 4 оновчтой дамжуулалт, 2 самраас бөмбөг авалт, 1 бөмбөг тасалтаар бол сэлгээнээс тоглож исэн байгаа хамгийн анхны тоглолтын дээрээ. За тэгээд 20-21 оны энэ сизонд болохоор 30.1 минут дундчилж 13 оноо дундажлаад за 5.3 оновчтой дамжуулалт бас дундчилж байсан. Тэгэхээр энэ бол руки үйлрэлтээ бол мэдээж хангалттай сайн үзүүлэлт. Руки тоглогч бол 30 минут дундчилж тоглоно гэдэг бол мэдээж бол өндөр үзүүлэлтээсаа. За тэгээд ер нь бол 21 оны 5 сарын 2-нд бол Halliburton Dallas-тай тоглосон тоглолтонд болохоор 100 өтгөндөө гэмтэл авч исэн. Энэ тоглолтноос хойш улирлынхаа ер нь бол сүүлийн тоглолтуудаа өнжөөд тэгээ энэ улирал нь дууссан баа. 20-21 он ингээд гэмтлийн улмаас амарсан байж агаад буцаж ирээд 21-ээс 22 онд бол карьерийнхаа хамгийн өндөр оноо болох 38 оноог Philadelphia 76 багийн эсрэг бол авч исэн. За тэгээд энэ сайн тоглож исэн rookie тоглогчоо Sacramento Kings баг бол солилцоонд оруулахар шийдсэн баа. Чи яагаад гэж бодож байна? Мэдгүй байна. Яагаад сайн байсан тоглогчоо ер нь солилцоонд оруулахар болсон гэж бодож байна. Ер нь бол хэн болвол Halliburton чинь PJ байршилд тоглодог. За тэгээд Sacramento Kings болохоор De'Aaron Fox бас яг PJ байршил дээр нь тоглодог. За тэгээд дээр нь 21 оны NBA draft-ээр бас PJ дээр тоглодог Devin Mitchell гэдэг тоглогчийг бол сонгоцсон байсан. За тэгээд мэдээж De'Aaron Fox-то нөгөө нэг 5 жилийн урт хугацааны макс гэрээтэй байсан учраас Halliburton-ыг ерөнхийдөө өөр баг руу солилцоогоор явуулаад илүү нөгөө төвийн тоглогч авъя гэд ингээ сайн тоглогчоо солилцоонд оруулсан. Тэгээд энэ бол мэдээж одоо Kings-ийн хувьд одоо хамгийн буруу шийдвэр алдагдaltaй 8 байсан. Яагаад гэхээр одоо Halliburton ч Pacers дээрээ бүр алж шít. За тэгээд Indiana Pacers багт бол ирээд ихний тоглолтоо 2 сарын 11-нд хийгээд за тэгээд энэ тоглолтонд болохоор 6 оновчтой дамжуулалт, 3 самбар, 3 бөмбөг таслалт, 23 оноо авсан ийм сайн үзүүлэлттэй тоглож бол тоглолтоо эхлүүлсэн байгаа. За тэгээд 22 онд бол All-Star-ын 7 хоногор болсон Colorox Clutch Challenge-д бол багийнхаа Desmond Bain гэх тоглогчтой хамт оролцоод хоёулаа төрүүлсэн байгаа. Солилцооны дараа Indiana Pacers 26 тоглолтод бол Halliburton 17.5 оноо, 9.6 оновчтой дамжуулалт бол дундчилж байсан. За тэгээ 22-оос 23 оны улирлаас эхлээд Halliburton бол NBA-ийн All-Star-ын тоглолтод сонгогдож эхэлсэн байгаа. За тэгээд энэ улиралд 22-оос 23 онд бол Halliburton нэг тоглолтод 20 оноо, 13.3 оновчтой дамжуулалт бол дундчилж байсан. За тэгээд 40-с дээш оновчтой дамжуулалт гэсэн NBA-ийн түүхэнд анхны тоглогч болсон байгаа. Ерөнхийдөө яг NBA-д орж ирээд ердөө 3 жилийн дотор гэсэн үг. За тэгээд Halliburton 23 оны нөгөө нэг тохоо өдөгний гэмтлийнхээ улмаас 2-7 хоног бол үнжсэн. За тэгээд энэ эцгүүд нь баг нь бол 1-9 гэсэн амжилттайсэн. Тэгэхээр Halliburton бол яг Indiana Pacers багийн хувьд багтаа ямар нөлөөтэй тоглогч вэ гэдг нь бол харагдчих байгаа. За тэгээд 24 онд мэдээж NBA-ийн All-Star-ын тоглолт Индиана хотод болсон. За тэгээд энэ хотод анх удаага Halliburton бол гарааны тавтад шалгарч бүх хотын тоглолтод бол оролцсон байгаа. За тэгээд энэ жилээ 23 онд болохоор 260 сая долларын 5 жилийн макс гэрээг Indiana Pacers багтаага хийсэн байгаа. За тэгээд 11 сарда болохоор карьерийнхаа хамгийн өндөр оноо болох нэг тоглолтод 44 оноог авсан байгаа. За тэгээд 23-аас 24 онд бол Indiana Pacers баг бүсийнхээ плей-офф шатанд шалгарсан байгаа. 6-гаар гараад тэгээд ерөнхийдөө бол Milwaukee Bucks-тай эхний тойрогтой тоглоод 4-2-оор хожоод араас нь New York Knicks-тэй тоглоод
овертайм гаргаад 7 тоглолтод хожоод за тэрний дараа бүсийн финалд бол Бостонтой тоглолоо 4-1 бол шүүртүүлчихсэн. Тэгээд ягаад 4-1 шүүртүүлсэн гэхээр бүсийн финалийн ерөнхийдөө 2 дахь тоглолтын 4-р хагаст бол Halliburton гуйныхаа арын шүрмсийг гимтээгээд тоглолтод буцаж эргэж ирээгүй. Тэгээд ерөнхийдөө багын 4-1 гээд тэр сизон маань өнгөрсөн жилийн сизон дууссан. За тэгээд энэ улиралт болвол баг нь бас гайхалтай сайхан амжилттай байж Halliburton улиралт 17.5 оноод дундчлаад 33 минут ерөнхийдөө тоглож байгаа. За тэгээд энэ жил бас Halliburton одоо All NBA team гэж байдаг шүү дээ. Halliburton All NBA team-ийн 3 дугаар багт ер нь бол нэрлэгдсэн баг. За тэгээд энэ жилийн бол плей-оффта дахиад Milwaukee Bucks-тэй тоглоод тэгээд 4-1-ээр бол хожсон байгаа. За тэгээд энэ цувралт бол Milwaukee Bucks-ийн лидер Giannis бол гэмтэл авсан. За тэгээд ер нь бол Pacers бол амархан хожсон. За тэгээд тэрний дараа Indiana Pacers дараагийн шатандаа болохоор Cleveland Bucks-тай тоглоод бас дахиад 4-1-ээр хожсон. За тэгээд бүсийн финалд бол New York Knicks Bucks-тай тоглоод 4-2-оор хожсон байгаа. За тэгээд энэ плей-офф финалийн турш ерөнхийдөө Indiana Pacers баг clutch тоглолттой баг гэдгээрээ онцлог байгаа. Дээр нь Halliburton-ы хувьд гэх юм бол хамгийн олон одоо clutch шидэлтүүдийг гүйцэтгэсэн тоглогч. NBA-ийн финалч гэсэн тэр clutch тоглолт нь үргэлжлээ. Финалийн эхний тоглолтод бол OKC-тэй хийсэн тоглолтын дээр 0.3 секунд дутуу байхад за довтлогоо амжилттай болгосон. За тэгээд энэ бол сүүлийн мөчөд ерөнхийдөө OKC-г хожих одоо шалтгаан болсон байгаа. За тэгээд ерөнхийдөө яг энэ clutch шидэлтийн талаар бол ESPN дээр бол Halliburton бол спортын түүхэнд бол бидний харж исэн хамгийн том одоо clutch шидэлттэй тоглогч юм аа гэж хэлсэн байгаа. Ерөнхийдөө яг ингээд clutch мөчүүдэд хийсэн шидэлт товтлогоогоо дандаа амжилттай болгосон ийм амжилттай байгаа. Сүүлийн баг 10-20 секунд үлдсэн байсан ч гэсэн 10 онооны зөрүүг бол түүхэхгүй ингэж гүйцэж барьж хожоод байгаа. Тэгэхээр Indiana Pacers бол маш аюултай баг болчиход байгаа. Плей-оффын турш. Тэгээд юуны Halliburton-ы хэдийн байл. Өөрөө авахгүй л гэж. За. Halliburton-ы хэдийн байл гэдэг. За. Fact гэх юм юу юм. Ямар ч Halliburton NBA хамгийн нэмсгэлтэй лидер гэсэн мөн. За энэ болохоор ихэнх лидер ихэнх одоо тоглогчид тоглолтын үеэр чанга хашгирч тэ зандарч тийм ширүүн харцтай байдаг бол Halliburton маань нэмсгэлсэн, тайван, өөртөө итгэлтэй. Тэгээд ер нь бол Halliburton болохоор Pacers багийн одоо батарей, энергийн одоо эерэг энергийн батарей гэж ер нь багийнх нь хэлдэг юм байна лээ. Тэгээд бас болохоор багийнхан түүнийг талбай дээрх сэтгэл зүйч гэдэг юм байна. За энэ яг юунаас болсон бэ гэсэн чинь аавынхаа шүүгч занг. Аав нь дасгалжуулах шүүгч байсан шүү дээ. Тэр занг нь ер нь аягүй тээж авсан гэдэг юм байна. Тэгээд хоосон оноо биш зөв тоглож чухал гэдэг зарчмаар ер нь бол явдаг. Тэгэд мань нөхөр маань болохоор ер нь видео одоо тоглоом одоо нэг PlayStation дээр байгаа шүү дээ. Тэрний аягүй хоббитэй юм бил. Одоо Fortnite, Call of Duty, NBA 2K тоглоомд одоо донцсон гэж ярьдаг. Тэгээ заримдаа болохоор NBA тоглолт дуусж байгаа шүү дээ. Тэрний хандараа шөнө 3 хүртэл стрим хийдэг гэж байгаа юм. Тоглоом бол. Залуу хүн илэрч өгч юм даа. Тэгээ тийм байна. Тэгээд ээж нь ихтлэн байсан. Мөнгө санхүү сахилт батад багасаа сайн байсан гэдгээ яасан нэмэлт ирэл. За тэгээд хамгийн сүүлийн үеийн мэдээгээр бол өнөөдөр NBA-ийн финалийн 5 дахь тоглолт болсон. За тэгээд OKC бол Indiana Pacers цуурал 2-2 явж исэн. За тэгээд өнөөдрийн тоглолтод 5 дахь тоглолтод болохоор OKC хоцсон байгаа. За тэгээд энэ дээр нэг муу мэдээ гэх юм бол Halliburton 1-р үед бол right leg баруун хөлөндөө болвол гэмтэл аваад эхний хасаас болов нь гарсан юм байна. За тэгээд гэхдээ бол буцаж
тоглолтондоо тоглосон. За тэгээ мэдээж энэ нь бол зөв шийдвэр бол байгаагүй. Ер нь бол маш муу тоглосон. Ер нь бол дараагийн тоглолтуудад оролцох хэсэг нь бол маш эргэлзээтэй болж байна. Тэгэхээр Halliburton дараагийн тоглолтуудад оролцох уугүй юу гэдгээс ер нь энэ финалийн ялагч нь бас хэн байх вэ гэдгийг нэг тодорхой болох гээд байна. Ер нь бол OKC бас ашигтай байж магадгүй нөхцөл байдал бас үүсэхээр байна. За нэг иймэрхүү байна Halliburton-ы талаар гэвэл ер нь бол угаасаа high school, college тэгээд NBA-ийн карьерийн хувьд ч гэсэн анханасаа ер нь бол стат сайтай, сайн тоглогч. За дээр нь сэтгэл зүй сайтай, багийн сайн лидер, ийм тоглогч байх нэ. Байх нэ. Ер нь торхоо байсууд нь одоо ингээ харах юмсан бэк болсон мó. Мөгчийг ялдаг болоод байгаа. Хүмүүсээ ялцчихгүй нөгөө нэг NBA-д бол тоглогчдтэй айгүй их мөрөлддөг, биеийн хүч бас сайтай байх шаардлагатай учраас булчингийн бас сайн юмсан юм тий. Янис бас амар торхоос. Йокич амар тарган байсан. Сая тэгээд өнөөдөр болвол NBA-ийн финалтай холбоотой клатч тоглогч Halliburton-ы талаар жоохон мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Тэгээ удахгүй бас гой мэдээллүүдээр уулзсан ойрт ерөөсөө бас YouTube дээр подкаст хийсэнгүү. Завгүй шин. Зэ please subscribe. Subscribe байна. Зэ баяртай цаа дараагийн дугаараар уулзъя. Bye.